намайг Сарамгаа гэдэг. За нөхөр дөрөв хүүхдийн хамт амьдардаг Алдар тэхийн 2 дугаар одонтой. Тэгээ үндсэн мэргэжил бол компьютерийн програм хангамж мэргэжилтэй. Одоогоор бол ном уншиж өгье групп ажилуулад хүүхдүүдэд харангаа ингээд номын хорхотон болоод явж гин. Тэгээд бас суралцсан явж байгаа. Ер нь хүмүүс тэгж ярьдаг штэ ном унших ер нь хэрэгтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Гэ маш их сонсч ийсэн. Тэг яг унших гэхээр л нойр өрөөл уншиж чаддгүй. За нойр нийлийн юм бэ гэж орныхаа хажууд бараг тавиал нэг нойроо хүргэмээр санагдсан үедээ ном уншдаг гэсэн бол ногоонууд нь лам гэж зохиолыг анх барьж аваад анх удаага тэм зузаан номыг бараг сарын дотор уншиж дуусгачихсан бүр шинтэн. Тэгээ тэрнээс хойш бол дандаа хувь хүний хөгжилтэй холбоотой номнуудыг уншдаг. Тэгээ би өөрөө нөгөө сэтгэл судлалыг сонирхдаг байхгүй. Тэгээ дандаа даалт тухамсар одоо энэ бодлын хөөж хязгаар юу вэ? Одоо юу хийж бүтээт юм болоо гэдэг тэр одоо сонирхлыг өдөөс номуудыг бол маш их унших дуртай болсон. Тэгээ тэрнээс хойш бол тасралтгүй ном уншиж байгаа. Одоо ингээд номнуудыг уншихаар нэг зүй тогтол ажиглагдсан. Тэгээ тэр зүй тогтол нь юу вэ гэхээр ер нь хүн яагаад одоо ном унших ёстой юм те? Бид нар тэгдэж те хаяа нэг аюу дажгүй хүнтэй юм яриад суухаар нэг аюу гой юм ярьчлаа шүү. Өнөөдөр ч цагийг үнэхээр гой өнгөрүүллээ шүү гэж ярьдаг. Тэр номон дээр бол тэр бүх зүйлүүд мань бэж идэг. Тэгээ тэр зүй тогтол нь юу вэ гэхээр бид нар ер нь амьдралаас юу хүсдэг юм бэ гэхээр нөгөө аз жаргал, урам зориг, эрч хүчийг л хүсдэг. Тэгэхээр энэ номноос бол би ерөөсөө тэр мэдрэмжүүдийг авч чаддаг. Тэгээд 3 ном сонгосон байгаа. За энэ 3 номын хамгийн ихэнд ярих ном бол Дээврийн өрөөндөх миний мөрөөдөл гэдэг ном байгаа. Энэ номыг яагаад сонгосон бэ гэхээр хүн ер нь юуны төлөө амьдрах, ямар нэгэн зорилгын төлөө амьдрахаар тэр одоо дотоод хүч нь бол гарч ирд юм байна. Одоо юуг төсөөлж чадна, түүнийхээ хэрээр амьдралаа бол бүтээж чадд юм байна гэдгийг энэ ном одоо нэр нь маш энгийн Дээврийн өрөөндөх миний мөрөөдөл гэж байгаа боловч маш шинжлэх ухаанчаар бол бүх талаас нь бол баталсан юм ном байгаа. Бид нар өнөөдрийн миний бие болсон би өөрөө өнгөрсөнд бодсон миний бодлын үр дүн гэж байгаа байхгүй. Тэгээ ихэнх хүмүүс бол итгэдэггүй. Гэхдээ энэ номыг унших юм бол бүр итгэхийн дээр итгэхээр юм ном байгаа. Тэгээ энэ номыг бол би ямар үед уншдаг вэ гэхээр энэ 5 жил яг миний ширээний ном болсон байгаа. Сэтгэлээр унах, чадахгүй юм шиг санагдах ч юу, амьдрал хэцүү санагдах үед бол энэ номыг уншсан байхад бүр ингээд дотроос хасдаг. Одоо хүн зоригтой байх ямар гоё юм бэ? Тэрний үр дүн харах, түүнийг төсөөлөх, тэр мөрөөдөл дундаа амьдрах гэдэг тэр мэдрэмжийг бол энэ ном өгдөг. Тэгээд одоо энэ ерөөсөө бидний энд хараад байгаа энэ ном, ширээ сандал гэх физик зүйл маань 99% энергиэс бүтсэн гэж ярьдаг. Энерги маань бол бодлын нөлөөнд хувирч өөрчлөгддөг. Тэгэхээр энэ номыг уншсан хүн бол ер нь бол өөрийнхөө амьдралыг шинээр хүснээрээ бүтээх боломжтой гэдэг тэр аргыг заасан ном байгаа. За тэгээд тухайн хүн маань ингээд мөрөөдөлтэй болчлоо. За ингээд мөрөөдлөө бий болгож болох юм байна. Амьдралаас одоо авах хүссэн зүйлээ авч болох юм байна. Тэгтэл бид нар юу хүсхээ бас мэддэггүй. Тийм буруу амьдрах юм уу, зөв амьдрах юм уу, яаж амьдрах юм тэрийг аль төдийлөн бас мэддэггүй. Тэгэхээр ад жаргалын 8 зам үр гээд гандолгоор зохиолчийн бичсэн энэ ном маань бид нар ерөөсөө ад жаргалтай байхын тулд энэ 8 зам мөрийг дагчих юм бол ад жаргалтай байх боломжтой юм байна. Тэгээ яагаад ад жаргалтай байх хэвтэй? Юуны тулд яагаад зөв байх хэвтэй гэдэг тэр учир шалтгаануудыг бол энэ дээр тайлбарлсан байгаа. Тэгээ нөгөө сүүлийн үед чинь нэг одоо хүнийг хайрладгүй одоо энэ улс төрд улсаа идэж ууж байгаа ийм хүмүүс амжилттай байгаа юм шиг харагдаж байгаа. Үгүй юм аа энэ энерги ертөнцтэй бол зөв байгаа хүн амжилтанд хүрдэг юм байна. Зөв байгаа хүн сэтгэл нь амар амгалан байд юм байна. Ад жаргалтай байдгийг бүх зүйлээ зөв болгочих юм бол амьдрал тэр чигтээ нэг тийм хүснээ авцсан юм шиг сэтгэл хангалуун, сэтгэл дүүрэн мэдрэмж авах боломжтой юм байна гэдгийг энэ номоор гаргаж болно. Тэгээ энийг бас миний ширээний номоор бас сонгосон байгаа сүүлийн үед. Нэг тийм амьдрал хэцүү санагдах, шантрах үедээ ч гэсэн энэ номыг бол унших боломжтой байдаг. За ийм шалтгаанаас бол энэ номыг яасан байгаа, сонгосон байгаа. За энэ номн дээр миний хамгийн их таалагддаг хэсэг нь бол одоо үгийн хүч гэж байдаг. Одоо заримдаа ингээ хүн ингээд шантардаг, хэцүү санагддаг. Одоо хийж байгаа бүх зүйл нь ингээд амар хэцүү санагдаад би үнэхээр чадахгүй юм шиг санагдахад
зүгээр би чадна гэдэг үгийг зүгээр хэлэхэд тэр үг нь өөрөө энергитэйгээ цуг ирт юм байна гэдэг нэг тэр хэсэг байдаг байхгүй юу. Тэнгууд би ингээ хүчээр өөртөө чадна гэд хэлэхээр тэр энергитэй цуг надад буцаад ирчиж өгдөө ордог. Тэгээ хоёрдугаар хэсэг нь болохоор нөгөө төвлөрөл гэдэг. Төвлөрөл гэдэг нь болохоор бид нар нөгөө нэг халиваа зүйлийг хийхдээ нэг юм оромдож одоо нэг дутуу хийгээд идэг. Тэгээд ур чадваргүйгээс болоод хүмүүс ингээд за чи чадахгүй байна. Чи юусоо болохгүй байна гэж ярьдаг. Ясам дээр нөгөө хүн чинь одоо шаал өөр газар нөгөө сэтгэл санаа нь өөр газар явж байгаа байхгүй. Тэгэхээр юу ч хийчихсэн те одоо энэ цаг мөчөд энд сууж байгаа зорилго чи юу юм? Ямар зорилгоор сууж байгаа? Тэр зорилгоо бодоод төвлөрч чадах юм бол тухайн зүйлийг маш сайн чанартай хийж гүйцэтгэх юм байна гэдэг зүйл байгаа. Тэгэл хоосон чанарын онол гээд таталцлын хууль гээд маш өргөн агуулгаар энэ ном бол бичигдсэн. Нэг бүрчлэн ярих юм бол бүр бараг дуусахгүй мэтгэлцээ болдог. За манай номын клубийнхан бол 2 удаа энэ номыг хэлэлцүүлээд бараг дуусахгүй 3 цаг хэлэлцүүлээд ахаад одоо ярих мэх байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч исэн. Тэгээд талархлын хүч, эерэг байхын хүч, зөв байхын хүч гэдэг учир шалтгааныг хүн ойлгочингууд тухайн зүйлийг хийд юм байна. Ихэнх хүмүүс нэг ингэ ядчих би амар залах уу? Би юусоо юу юм хийхээр чадахгүй юм, залхуу үрээд ах юм, дандаа хойш нь тавиад ах юм гэхээр яг тэр учир шалтгаан буюу тэр их хүчтэй байх, зоригтой байх, амьдралын төлөө тэмүүлэх тэр учир шалтгаанаа ойлгочоод зөв байхад тэмүүлж чадах юм бол хүн маш гоё идэвхтэйгээр аливаа зүйлийг бүр боль гэсэн чамаагүй хийж идэг тэр урам зориг бол олж чаддаг юм л. Ад жаргал минь чи хаана байна гэж хэсэг байдаг байхгүй юу? Тэгсэн чи ад жаргал миний дотор байсан юм байна гэдэг хэсэг аюух таалагддаг. Тэг хүмүүс нэг ад жаргалыг машин ч юм уу, байр, аялал тэг хин нэгнээс хайдаг. Нэг хүнтэй уулзахаараа би ад жаргалтай болдог. Гэвч тэр ад жаргал нь хүний дотор байдаг. Тэрийг л олоо мэдчих юм бол тэгэл ямар ч нөхцөлд, ямар ч зүйл нэг шаардлагагүйгээр хүн жаргалтай байх боломжтой юм байна гэдэг энэ хэсэг бол таалагдсан. За дараагийн ном маань бол энэ минималист гэдэг ном байна. За энэ хулан гэд зохиолчийн бичсэн ном байгаа. Тэр Японы Мэри Кондогийн Цэгцлэх урлаг гэдэг номнууд бас байдаг. Тэгээ минималист амьдрал нь өөрөө одоо хүмүүс нэг хальт сонсдоо штэ нэг минималист амьдралтай гэж бараг юу ч хэрэгэлдэггүй, бараг хоосон цав цагаан өрөөнд амьдардаг гэдэг ч юм уу. Тэр ойлголтыг халсан ном байгаа. Яг минималист гэдэг нь ямар утга учиртай. Хүн амьдралдаа одоо чанартай цөөхөн зүйл хэрэглэх нь ямар давуу талтай гэдгийг нь бол энд гаргасан байгаа. Тэгээ шууд цэгцлэг гэхээсээ илүү таны зорилго юу юм бэ гэдээ асууж эхэлдэг. Энэ номны гол санаа. Зорилгоо эхлээд тодорхойлоод за яаж амьдрмаар байна? Ямар амьдралын хэм маягаар амьдрмаар. Өглөө босоод юу хийх юм? Өдөр нь юу хийх юм? Ажил нь ямар байх юм? Хинтээ уулзах юм? Хаана байх юм? Одоо байгаа амьдрал чи яг чиний хүснээр болж байгаа мó үгүй мó гэдгийг бас эргэж харах тэр бодлуудыг бол энд орж ирдэг. За тэгэнгүүтээ зорилгоо тодорхойлчингуудаа араас нь яг тэр зорилготойгоо уялдаад одоогийн амьдралаа өөрчлөх тэр арга техникийг энд бол оруулсан байгаа. Анх энэ номыг болохоор 20 онд уншиж ирсэн. Тэгээд эн чинь бас нэг тийм том ном биш, жижиг ном. Тэгээд энэ номыг би 3 сар уншсан. 3 сар уншихдаа эхлээд би ингээд уншаад нэг 2 мөр уншингууд нэг хийх юм гарна штэ. За гэрээ тэгж зэгцэл одоо бодлоо тэгж зэгцэлгингууд хэрэгжүүлчээ дараагийнхаа мөрийг уншдаг байсан. Тэгээ 3 сарын турш гэрээ зэгцлээд бараг гэрийнхаа 70-80% юмыг ингээд зараад өнгөө цэгмэнээр зарж мараад буцаж мөнгөтэй олоод гэрээ ингээд маш гоё зэгцэлж чадсан байхгүй юу. Тэгэнгүүт яасан бэ гэхээр би өмнө нь гэрээ цэвэрлэхдээ 1 цаг 2 цагийг зарцуулдаг байсан бол одоо л 15 минутанд л гэрээ бүрэн цэвэрлэх боломжтойгоор зэгцэлж чадсан. Ийм ном байна. Тэгээ өнөөдөр бол би ном уншиж үгүй групп дээр ахиж ном уншиж байгаа. Тэгээд өнөөдөр уншихтаа болохоор тэр үед бол гэрээ зэгцлэх талаас нь уншсан. Тэр үеийн одоо миний ухаарлын төвшин яг тийм байсан гэсэн үг. Өнөөдөр уншихтаа бол бодлоо зэгцлэх талаар уншиж байгаа. Тэгээд одоо хүн хідэн хувцастай байх ёстой юм, тавилга нь ямар ах юм, бодол нь ямар ах юм, амьдралын хэм маяг ямар ах юм гэд бүгдийг зэгцэлж байгаа гэсэн үг. Тэгээ бүгдийг англиад эхнээсээ одоо тий хүнсний чагсаалтаа хүртэл гаргачихсан, хувцсны чагсаалт, гадуур хувцс хэдэн ширхэг байх юм, гутал нь хэдэн ширхэг байх юм гэдэг ч юм уу. Бүгдийг зэгцлээд шинэ юм худалдаж авангуудаа хуучин юм хайдаг ч юм уу. Тийм байдлаар бол одоо ашиглаж эхлэх гэж байгаа.
энэ номыг. Хүн яагаад стресстэй вэ гэхээр ерөөсөө бодлон зэгцэхгүй байгаад идэм билээ. Маш олон номон дээр гарч ирдэг. 60-аас 70 мянган бодол ингээд өдөржингөө орж ирдэг гэж байгаа байхгүй юу? Бүр ингээд хянах юм бол за тэр дундаас 90% сөрөг байдаг. Тэгээ бид нар бодлоо яаж эерэг болгох вэ гэхээр зорилго тодорхой байх хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө сүүлийн үед бас нэг мөрөөдлийн самбар гэдээ ярьдаг тий. Тэгээ мөрөөдлийн самбараа ингээд нүдэнд харагдахуйц байдалд ингээд тавьчихаа гингууд өглөө босоод зорилгоо харах нь штэ. Тэнгууд мэдрэмжийн хувьд тэр өдөр тэр чигтээ эерэг болчтой юм байна. Тэнгууд тэр сөрөг бодлууд нь багасаад эхэлнэ. Тэгээд бодлоо зэгцлэхийн тулд эхлээ бодлоо ажиглах юм билээ. Одоо жишээлбэл би чи миний өөдөөс хараа сууж байхад би чиний тухай сөрөг бодолтой байлаа гэж бодъё. Тэгэнгუთ би сөрөг бүх зүйлийг чи харна. Тэгээ өдөр учир шалтгааныг бодоод за би энэ хүнийг сөргөөр хараад байна шүү. Би эргээр харах нүдгүй байна шүү гэдэг ч юм уу тэр байдлаа ажиглаад таниад өөрчлөн гэсэн үг. Тэр дорно. За энэ хүнийг эргээр харъя. Нүд нь гоё юм байна, гоё царайлаг юм байна гэдэг ч юм уу те. Эргээр харж эхлэнгууд бүх гоё зүйлүүд нь харагдаж эхэлдэг. Гэх мэтчлэн сөрөг бодлыг одоо 80 мянган бодлыг ажиглах гэхэд хэцүү. Тэгэхээр мэдрэмжээ дагаад за би сөрөг байна уу, гунигтай байна уу, ууртай байна уу, бухимдалтай байна уу? Тэрийг ажиглачаа тэр бодол дээрээ төвлөрөө тэр бодлыг эерэг болгож хувиргах ч юм уу. За үнэхээр амьдралд ашигтай бодол ах юм бол тэрийг авч үлдээд за би юм дээр одоо энэ бодол гэдэг чинь өөрөө үндсэн хууль гэж ойлгож болно. Зарим хүмүүс нэг зарчимтай байдаг шүү дээ. Би ерөөсөө өглөө сэрэх дургу. Эсвэл би угаасаа зөв хүн. Би эсвэл угаасаа ууртай хүн гэ өөрийгөө тодорхойлцсон мэддэг шүү дээ. Энэ бол бас бодол буюу зарчим гэж байдаг. Тэр зарчмаа өөрөө ингээд баттай суучгаараа зөвхөн тэр талаараа л хүлээж авна. Эмч хүн нөгөө нэг спортын талаар ямар нэгэн ойлголт байдгүйтэй адилхан бидний хүлээж авсан бүх мэдлэгийнхаа үндсэн дээр бид нар аливаа зүйлийг хүлээж авдаг. Ер нь би өөрийнхөө мэдлэгийн хүрээнд л чамаа хүлээж авна гэсэн үг. Мэдхгүй зүйлээ бол ерөөсөө хүлээж авах ямар ч боломжгүй. Тийм учраас номоо уншаад мэдлэгийнхаа хүрээг илүү өргөн цар хүрээтэй болгочоод тэгээ бүх хүний одоо тэр яриад байгаа зүйлүүдийг ойлгох чадвар бас нэмэгддэг. Тэгээ ерөнхийдөө өөрийгөө эерэг болгочих юм бол тэр бодлоо зэгцэлж гинэ л гэдэг үндсэн санаа явж байгаа. Хүний хөгжлийн ном уншдаг, хүн ном уншдаг, уран зохиолын ном уншдаг, сонгодог ном зохиол уншдаг. Ер нь бараг нэг шинжлэх ухааны танин мөтгөн ном уншдаг хүн бүгд ном уншдаг гэж би хэлмээр байна. Гагцхүү тэр номоор дамжуулж бидэрт юу өгөх гээд байна гэдэг гол зүйл байгаа шүү дээ. Ихэвчлэн бид нар номноос ерөөсөө мэдрэмжийг хайдаг байхгүй. Ингээ зарим үйл явдлын нэг хүлээгээд идэг гэж ярьдаг шүү дээ ном уншиж байхдаа. Тэгээд чинь зүгээр мэдрэмж авахгүй юу? Тогтлол, хайр, тэмцэл, хагцал тэр мэдрэмжийг авах гал бид нар ном уншиж байгаа. Тэгээ өөрийнхөө тэр одоо нэг хүний түүхийг уншлаа гэхэд тэр хүний амьдралаар амьдэрсэн юм шиг болчдөг. Хүн ганц л амьдрна гэж ярьдаг шиг одоо хэдийн хэмжээний ном уншиж олон хүний түүхийг сонсох тусмаа маш олон амьдралаар оюун санааны төвшөнд амьдрах боломжтой. Тэгэхээр ямар ч номыг барьж авдаг хүнийг бол би ном уншдаг гэж хэлж болно. Тэгээд одоо ингээд би ном уншдаг гээл 1000 ном уншина гэж зорилго тавиад тэгэхээр илүү зөвхөн нэг номыг уншаад амьдралаа өөрчилсөн хүн байдаг байхгүй юу? Манай одоо ангийн хүүхэд бол Шидэд мухлаг гэдэг номыг 17 удаа уншсан. Тэгээд тэр нөгөө мөрөөдлөө төсөөлөх, тэр бясалгах амар амгаланд оршиж байгаа байхгүй өөрийгөө. Бүр ингээ эгоогоо дараад, шунал хүслээ дараад ингээд маш гоё тайван болж чадчихэв. Нэгэн ном уншсан үнийг ч гэсэн би ном уншдаг хүн гэж тодорхойлж чадна. Нэг номыг би 3 янзаар уншиж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор богино тайлбарыг уншиж байгаа, сонсож байгаа. Тэгээд аудио номыг сонсож байгаа. Мэдрэмжүүд нь бас өөр. Тэгээд нөгөө яг бодит номоо барихаар аюу гоё. Нэгдүгээр нөгөө утас харахгүй, чихв зүхээр бас толгой хөвддөг штеп. Тэгээд бодит ном барихаар яг чиний хэлдгээр аюу гоё бясалгал болж өгдөг. Хоёрдугаарт бидний дотор байгаа тэр нөгөө нэг зүн совин гэж ярьдаг. Тэрнээс ирэх тэр мессежийг хүлээж авах боломж нь гарч ирдэг. Нөгөө хүнд байгаа зүйлээрээ хорвоо ертөнцийг хардаг гэдэг нь штеп. Номон дээр байгаа аль нэг мөрөл таныг зүрхийг тогтлуулах байхгүй. Аль нэг мөр танд мэдрэмж өгнө. Тэр нь таны дотор байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэр тохиог хүлээж аваад
Ерөөсөө хажууд нь би одоо нөгөө номын хажууд заавал тэмдэглэлийн дэвтэртэй байдаг байхгүй. Нэг шин санаа төрдیں заавал аюу гоё. Тэр нь бүр хамгийн гоё хэсэг. Тэгээ тэр шин санаагаа шууд хэрэгжүүлээ явчихдаг. Одоо жишээлбэл ингээ энэ номыг уншижсэн чинь бизнесийн санаа орж ирдэг ч юм уу. Дараагийн төлөвлөгөөнүүд гарч ирдэг. Маш гоё ингээ тархийг задлж өгдөг. Тэгээд хэрэгтэй хэсгүүдэд тодрууллаа, тэмдэглэл дээр шин санаагаа хэрэгжүүллээ. Энийг одоо зөвхөн бодит номоо уншиж байгаа хүн л мэдрэх боломжтой гэж би бол харж байгаа. Тэгээ аудио номыг бол нэмэлтээр бол сонсож болно. Удаан хугацаанд машин барих ч юм уу, гэр орноо цэвэрлэхтэй бол подкаст, тэр аудио номуудыг бол давхар бол сонсож болно. Ер нь миний онцлог болохоор ерөөсө завгүй байх дуртай. Тэг өөрийгөө завгүй ойлгож ижил тэндээсээ нөгөө аз жаргал ирч хүчийг олж авдаг. Одоо бид нар ингээс бай газар ингээс суугаал ивэл сүулдэ миний бүхс өвдөх байхгүй юу? Угаасаа ойлгомжтой. Тэг хүн гэдэг амьтан өөрөө юм хөдөлгөөнд орших хэрэгтэй юм байна л да. Зөвхөн ингээ хүүхдүүдээ хараад гэрээ цэвэрлээ ч юм уу, гэр бүлтэй анхаарахаар хөдөлгөөнгүй болчихж байгаа гэсэн үг. Одоо ингээд habit буюу зуршил болчихж байгаа байхгүй. Тэгээ тэрнийг сургалтаар дамжуул ч юм уу, номоор дамжуул тэндээсээ жоохон хөдөлгөөн хийж байгаа гэж ойлгож байна. Тэр нь өөрөө маш сонирхолтой байдаг учраас амьдралынхаа юм маяг дээр би заавал оруулж өгдөг сургалтыг. Нэг сургалт дууслаа дараагийн сургалт гэж явж байдаг гэх юм уу. Тэндээсээ сурсан юм шууд амьдралтаа хэрэгжүүлээд. Одоо ингээ орлогын их өсвөрөө болвол ингээд 5 6 ангиллаад ч юм уу. Одоо төлөвлөгөө гаргацсан түндээ зориулаад одоо өөрийгөө хөгжүүлээд хийх зүйлүүдээ хийгээ явдаг ч юм уу. Номноос ойлгосон зүйлүүдээ амьдралтаа шууд хэрэгжүүлээ явдаг. Тэгэл шинэ хүнтэй уулзлаа гэхэд бас айгүй гоё шинэ санаанууд гардаг. Тэгээд тэр шинэ санаагаас амьдралтаа хэрэгжүүлэх ч юм уу. Ном уншихад бол насны хязгаар бол байхгүй. Гол нь яг өөртөө тохирсон номыг л олох нь аюул чухал. Одоо жишээлбэл ингээл сонгодог зохиол унших одоо ном зохиол маш чухал гэж ярьж байгаа шүү дээ. Тэгвэл өөрийгөө зовгон байран заавал тийг сонгодог зохиол унших албагүй. Эхлээд юусоо хамгийн гоё номоо, зурагтай ном байсан ч болно. Яг өөртөө тохирсон номоо уншсаад тэр номноосоо сэтлээ аваад дараагийн шатны номоо унших боломжтой. Тэгэхээр хүүхдийн ном ч гэсэн хүүхд уншижээвэл тэр хүндээ бас хэрэгтэй. Тэгээд нас агсан хүн болвол номных нь одоо бичих нь илүү том байх хэрэгтэй гэдэг ч юм өөртөө тохирсон ном унших хэрэгтэй. Тэгээ манай ээж болоод одоо 60 гарсан. Тэгээд ном ерөөсөө уншдаггүй. Тэгээ одоо миний нөлөөллөөр ч юм уу одоо номоо бариад суудаг болсон. Тэгэхээр насны хязгаар бол үнэхээр байхгүй гэж хэлмээр байна. Одоо яг миний бичлэгийг сонсож байгаа хүмүүст хандаж хэлэхэд таны амьдрал нэг л хэвэн уйтгартай, нэг утга учиргүй юм шиг, нэг тийм сонин гацсан юм шиг хэцүү мэдрэмжүүд, эсвэл нэг зовлон шарнал дунсан, амьдралд чинь ингээл асуудлууд ингээ овоорсон, аюу хэцүү байгаад би ном уншаасай л гэж хүсэж байна. Энэ ном бичсэн хүмүүс маань ерөөсөө өгөх сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Тэрийг ойлгоцсон хүмүүс өөрийнхөө мэдлэг мэдээллийг тэр чигт ингээ хуваалцсан. Бэлэн байдаг шүү. Бид нар байхгүй гэж боддог. Яаж жаргалтай байхаа ч ойлгодоггүй. Яаж тэр амьдралын асуудлуудаас гарахаа мэддэггүй. Тэгэхэд яг хэрэгтэй номоо бариад авсан хүн бол түүнээс гарах боломж нь бэлэн байдаг учраас ном уншиж одоо богино хэмжээний номоос сонсож болох шүү дээ. YouTube дээр бол богино номнууд бол зөндөө байгаа. Багаар эхлэх хэрэгтэй. Нөгөө Кайзен арга гэдээ бас ном байдаг байхгүй юу? Одоо дасгал хий гэвэл өдөрт 1 минут зогс гэж байгаа байхгүй юу? Ядаж зогсож эхлэх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхэд ном уншиг гэвэл ядаж богино номнуудаа сонсоод ингээд багаар эхэлж болно. Тэгээд хүн болгоны хурд өөр, таны хурд магадгүй бага байж магадгүй, зарим хүмүүс 1000 ном уншсан байж магадгүй. Тэгээд оройтон гэж байхгүй. Гэхдээ ер нь бол үнэхээр гоё шүү. Би бүр уншаасаа гэж хүсэж байна. Амьдралыг минь бол үнэхээр дэвшилт гаргаж чадсан зүйл бол энэ номнууд гэж хэлмээр байна.